Өчигдөр ингээд би зүүдэлж байгаа байхгүй. Зүүдээ өглөө ингээд бичээ зүүдээ манжаа. Тэгсэн чинь ингээд тэр зүүднүүд донд нэг зүүд явж байгаа байхгүй. Нэг хэсэг өөрийгөө толинд харж байгаа. Айгүй тод ингээд толинд харагдаа. Тэгээ хажууд маань нэг найз байгаа байхгүй. Тэгтээ тэр нэг тийм дотны найз гэж бол мэдрэгдээгүй. Нэг эмэгтэй найз байсан. Тэр зүүдэнд болохоор өөрийгөө харж ийснаа хүний шанаа тэгээд энэ 92 нь ингээд жоохон бондгоор идэв штий. Хүмүүс намайг болохоор ингээд том шанаатай. Ингээ хоёр хүнтэй хэлчихдээ. Ер нь нөгөө монголчуудын нэг юм хацартай штэ. Тэгээд юм том шанаатай хоёр хүнээс сонсч ирсэн болохоор би өөрийгөө би яг том шанаатай юм бах та ямар сони ингээд өөрийгөө том шанаатай гэж боддгоо. Би өөрийгөө том ирүүтэй гэж боддог гэсэн байхгүй. Боддог байхгүй ер нь одоо ч гэсэн. Өөрийнхөө царай төрхөнд ингээ баг зэргийн итгэлгүй байна л гэсэн үг штэ. Тэгээ өчтөрийн зүүдэнд ингээ зүтлэгдэж байгаа. Шанааны яс тэгээд энэ ирүүний яс, ирүүний төгсгөлийн яс хоёрын хооронд дахиад нэг юм бондгор юм байна. Эмэг зүүд хэсэг юм харалтаа нэг юм бондгор юм байгаа байхгүй. Зүүд нь. Тэгээ ингээ харснаа хүүе би чинь энэчний дахиад нэг юм бондгортой юм биш үү. Тэгэхээр чи энэ маань намайг ингээд том шанаатай харагдуулаад энээс болоод нүрний бүтц маань арай өөр харагдаад идэм бэ штэ гэж зүдэлчихэж байгаа хгүй. Тэсэн чи нөгөө найз минь дэмжиэд харин тийм бэ наатахс ч юм бол тийм тийм гээд ингээ хөлөө зөвшөөрдөг байхгүй. Яг тэр хэсэг тэгэл дууссан. Би ингээ зүүдэндээ өөрийнхөө царайг амар сайн хараад тийм учраас чи юм том шанаатай харагдаж байгаа юм байна гэд юм дүнлэлтэнд хүрээд тэр зүүд дууссан зэ. Тэгээ ингээ өчнөө зүүднөө дахиад зүдлэгдэж байгаа хгүй. Зүүднийхээ энэ хэсгийг бодоод үтсэн чинь тэр шанаа 92-ын хооронд тийм том юм байхгүй заяа. Угаасаа байхгүй. Ямар ч хүнд байдаггүй. Надад ч байгаагүй. Гэхдээ тэр зүүдэн дотор байсан. Энийг яаж тайлах вэ гэхээр байдаггүй зүйлийг гаргаж ирээд тэгээд тэрэндээ итгээд ингээд чи өөрийнхөө царайнд өөртөө итгэлгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрч байгаа хгүй. Энэ дүгнэлтийг үний юм уу гэж бодохоор үнэн. Ингээд мэдрэмж нь тийм наад зүүдний шин тайлал үнэн шүү гэд ингээ мэдрэмжээр ороод ирж байгаа хгүй. Зөвхөн яг юм нүүрний хэсэгтээ өөртөө итгэлгүй байдаг гэдгээс гадна зүгээр л надад чи өөрийнхөө байдаггүй зүйлийг байгаа юм шиг төсөөлөөд тэгээд тэрэндээ итгээд өөртөө итгэлгүй байдлыг ингээ өөрийнхөө бодол дотор үсгдэж шүү гэдэг ойлголтыг надад өгчөж байгаа хгүй. Тэгээ одоо би тэрнээс хойш яана гэхээр өөрийнхөө ингээ үнэн гэж бодож явдаг байсан өөрийгөө унтраадаг энэ итгэл үнэмшлүүд маань худлаа байж магадгүй юм байна. Тим кодтойгоо ажиллах хэрэгтэй байна гэсэн мессежийг надад ингээд ухамсараас өгч байгаа байхгүй юу? Зүүдийг ингэж мандаг, ингэж тайлдаг. Ийм жоохон мэдээллээс чиг ингээд цаана нь ийм том асуудалтайгаа ажиллаарай. Энд чиний одоо ажиллах ёстой зүйл шүү гэдэг ийм мессежийг өгдөг. Тэгэд тэр зүүдэнд нөгөө хажууд байсан миний нэг дотны найз биш юм байна гэж мэдрэгдсэн гэж байгаа мэдрэмж болохоро юу илэрхийлж байгаа вэ гэхээр нөгөө нийгмээс хүн ингэж одоо нөгөө нөлөөнд автдаг нийгмийн нөлөөнд тэр найз үгүй наа чи тийм алга гэж хэлсэн болвол би дахиад тэр зүүдний нөхцөл байдал өөрчлөгдөх байсан байж магадгүй гадны нөлөө ингэж орж ирдэг шүү гэдгийг илэрхийлж зүүдэнд одоо тийм дүрийг тийм мэдрэмжийг өгч байгаа байхгүй юу. Зүүд ингэж зүудлэгддэг. Тэгээд зүүдийг ингэж тайлдаг, зүүдийг ингэж мандаг шүү.